Бизнесийн удирдлага менежмент сонирхдаг судалдаг хүмүүст үзэхэд тохиромжтой кинонууд Part 1 The Social Network 2003 Харвардын их сургуулийн дотор байранд нэгэн оюутан компьютерийн ард суунгаа хэдэн мөр код бичиж байлаа. Түүний нэр Марк Зукерберг. Ингийн нэгэн санаа хүмүүст хоорондоо холбогдож болох боломж олох цахим платформ нь түүхэн тэмдэглэгдсэн үлдэх зүйл болон хувирна гэж тэр үед хинч бодоогүй байх. The Social Network бол Facebook-ийн үүсэл, түүнийг дагсан нөхөрлөлийн хагарал, эрх мэдлийн тэмцэл, амжилтын үнэтэй нүур тулсан түүхийг өгүүлдэг. Гэхдээ энэ кино технологийн дэвшлийн тухай биш, харин түүнийг бүтээгчдийн тухай кино. Марк өөрийн авьяас анхаарлыг төвлөрүүлэх чадвараараа код бичиж эхэлдэг. Хамтран зүтгэгч Эдвардо Севернийн санхүүгийн дэмжлэг, Winklevoss ах дүүсийн санаа, Шон Паркерийн бизнесийн мэдрэмж бүгд энэ платформыг үүсгэсэн ч эцэстээ маргаан итгэл алдархад хүргэдэг. Киноны үйл явдал хоёр өөр цаг хугацааны дундуур өрнөнө. Нэг талд нь өнгөрсөн дурсамжууд, үүсгэл санаачлаг, хамтын ажиллагаа, анхны хэрэглэгчид, нөгөө талд нь шүүх хурлын өрөөндөх асуулт, хариулт, амандаа зүрх мэдүүлгүүд. The Social Network бол амжилтанд хүрэх зам шудаан биш, бүрэн гэгээлэгч биш гэдгийг илчилдэг кино. Заримдаа та замдаа бусдыг орхидог, заримдаа таныг хинж ойлгохгүй, гэхдээ эцэст нь хүн өөрөөсөө л асуудаг. Би үнэхээр ялсан уу? Энэ кино үзэгчдийг дижитал ертөнцийн гаднах хамгийн гол асуулт руу чиглүүлдэг. Хүний үнс нь, үнэнч нөхөрлөл, амжилтын төлөө юу алдаж болох тухай өгүүлэх кино юм.